намайг Эрдэнэ оноод мэддэг. Би Хүмүүст олсон сургуулийн 12 дахь ангид сурагч байна. Princeton тэнцвэр. Вау. Би яг юу expect хийхээ бас жоохон мэдэхгүй л юм. Гэтэ ямар ч тааш амар олон мундаг хүмүүстэй л танилцсан л гэж бодож байгаа. Амар unexpected юм. Би Princeton өөрийгөө тэнцэнэ гэж тест бодоогүй. Миний ингээд Princeton-ыг боддог бодол амар academic те амар мундаг олимпиадын хүүхдүүд гэж боддог байсан. Тэгсэн чинь амар unexpected тэнцсэн. Тэгээ би бол яг үнэ артид надад яг top choice гэж нэг байгаагүй. Амар догтлын өөр ингээд амьдрал цаашаа юу хүлээж байгаа л гэдээс гэтээ бас давхар ингээд өдөрт бүр амар олон цагийг хамт өнгөрөөдөг гэсэн. Сайн ингээд артын UT-ийн үеэр амар олон цагийг хамт өнгөрөөсөн хүмүүсээсээ олсон гэхээр бас айгүй гонёж байна. Миний надад амар сэтгэл танигцсан орсон задаас гэх юм бол артын UT үеяга тэгээд ялангуяа артын үед бид нар сургууль дээр хандаг гэсэн бохоо номын санд хандаг гэсэн. Тэгээд номын санд ханж хахад бүр айгүй хүчтэй байсан. Бид ингээд эсээгээ биш дуусчаад оройн ингээд нуудаж тоглоод ч юм уу Roblox Center тоглож байсан. Science байсан. Хоёр хүн байна. Нэг нь болохоор манай computer science-ийн багш байгаа. Хот сурган гээд багш байгаа. Тэгээд хоёр дахь нь болохоор одоо admit post-ийн үсгэн байгуулагч Дэлгэн ах маань байгаа. Princeton. Өрөөнд шиг 12 дахь ангид ороод их сургуулийн өргөлөө гэлж явах үеэс юм да. Тэр үед яг ингээд бүх хүмүүс айгүй стресстэй, уйлал, инээлтэй яг тийм айгүй hectic үеэс нь болохоор тэр үед хамгийн их бондлсон, хамгийн их дурсамжтайсан. Хамгийн их зүг байсан үе миний артын эсээ бичих үеэсэн. Тэгээд яг personal statement-тэй бичгээд бүр маш их цагийг зарцуулсан. Би барыг 7-8 өөр эсээ бичсэн байна. Тэгээд тэр нь бас хамгийн их стресстэй, хамгийн их үеэсэн. Яг нэг өөр миний амар том алдаа байсан болохоор нэг бүх залгам хэлдэг. 12 дахь ангид орохоос өмнө хэсэгт хайцаагаа аваарай гэж хэлмээр байна. Би ч гэсэн нэг хэлэхгүй байсан. Bibimbap. Сургуулийн bibimbap айгүй гоё. Вау. Сургуулиуд төгсчөөд өөрийн гэсэн ер нь бизнес эхлүүлэхийг хүсдэг. Гэхдээ тэрний сургуулаа дөнгөж төгсчөөд байхгүйг мэдгүй байна. Тэгэхээр сургуулаа дөнгөж төгсчөөд магадгүй янз бүрийн гоё газруудад интерн хийж өгөх байхаа. Интерн хийх юм ажил таах тий. Компаниудад. Business owner. Ойр татны хүмүүс юм байна уу? Наас нөхөд, багш нар, гэр бүлийн болохоор жоохон ер нь завгүй байгаа. Шалгалтуудад яг усын шалгалтуудтай амар хэлдэг. Тэгээ хажуугаар нь төгсөлтөнд орох номеруудаа бэлдээд байгаа болохоор ер нь завгүй байгаа. Тэрнээс энгийн өдрүүдэд бүр яг амралтын өдрөө хам бол ер нь амраал хийдэг дөө. Эсвэл найзуудтайгаа уулздаг ч юм уу. I'm a real morning person байхыг хүсдэг гэхдээ night owl. Coffee shop. Summer, definitely summer. Current session mini dish, амар long dish. Одоо юм өвдөгний дүнгийн дээгүүр татсан skirt гэдэг шүү дээ. Team skirt. Oh my god. Энэ манай жоохон ихчмэн жоохон хүүхэд байгаа. Тэгээд манай baby дөө. Яа. Би Princeton тэнцвэрт болон бусад бүх янзын харамгүй хаалт учраас Change Your Future event-д заавал ирээрэй. 6 сарын 21-нд Star Technology ордон дээр уулзъя.